Өнгөрсөн 7 хоногт Оросын холбооны улсын Твэрийн вагон заводод үйлдвэрлэгдсэн Евро стандартын суудлын 15 шинэ вагон Улаанбаатар төмөр замын суудлын вагоны паркт нэмэгдсэн бол өнөөдөр Оросын холбооны улсын метро вагон марш үйлдвэрлэгдсэн ERA2 серийн нийтийн тээврийн үйлчлэгээний рейл бус төмөр замын автобусыг инхүү хүлээн авлаа. Тогтухтай энэхүү рейл бус нь 6 дугаар сарын 6-ны өдрөөс үйлчлэгээнд нэвтэрнэ. 360 сая төгрөгөөр одоо тавцсан барих гэж байна. Энийг одоо манай Батбул дарга сая хийдэж байна. Одоо иргэд төлөвлөгөөр оролцоод хэлцүүлсэн. Манай мөнгөж ижим бидний одоо тавцаныг барьж өгнө. Ийм л явж байгаа. Өдөрт 6 биш түүнээс дээш юу. Нэг замтаа уучраас өдөрт 3 удаа одоо граф гаргаад 6 сая 6 сая ашиглалтанд өгч байна. Хос болох юм бол 6-аас дээш одоо явнаа. Тийм учраас эгэлцэн одоо тодгоод удаа 3.5 хоцгоо бариад одоо 6 сарын 6-нд дууссан байна. Тэгээд ингээд тодгоод Улаанбаатар хоцсомтой болж байгаа. За юу. Хойтон бид нэр газар чөлөөж өгөх одоо хотын дэмжлэгтэйгээр амглан үр дахиад хоцсон байна. Энэ хоцсон Улаанбаатар хотоос хүлээж байгаа юм юу гэхээр газар чөлөөж өгөх хэрэгтэй байна. Хоцсон байна. Хүн явах зорч боломжийг одоо бид нэр ирээд болсон энэ юуны зорчигчийн нөгөө юу тавцангаа барих. Энэ хөрөнгө оруулалтыг хүлээж байна. Энийг бол бид бол толгойтоос Улаанбаатар амгалан гэсэн гэмт чиглэлүүдээр аялуулахаар төлөвлөж байгаа. За нийслэлийн хувьд дургуйтай ярилцаж тохироод хаана ямар зогсоол байх вэ гэдгүүдээр бид өнөөдөр зөвшөлдсөн. Одоо энэ зогсоолын одоо бүтээн байгуулалтын хэлбэрүүд явагдаж байна. Сая та бүхэнд бол харсан багт байна цонхоор харагдаж байгаа. Нэг хүний зорчих хүн терапиг бол одоо бид бол тооцоо судалгаа хийж байна. Мэдээж бол яг одоо өөрийнх нь өртгөөрөө тээвэрлийг бол мэдээж үнэтэй тоо гарч ирж байгаа. Яг одоо гарч байгаа бүх зардлуудын тооцоод үзэх юм бол нэг хүний зорчих хүн бол ерөнхийдөө 1800 төгрөг байх бол гэсэн тийм тооцоо гарчсан. Гэхдээ 1800 бол явахгүй л дээ. Ерөнхийдөө бол тооцоол тэгс гарч ирлээ. Улаанбаатар төмөр замаас ERA2 маягийн 136 хүний судалтай 350-аас 400 хүн зорчих боломжтой. Нэг замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км цагийн хурдтайгаар толгойд амгалангийн чиглэлд 47 минут, амгалан толгойн чиглэлд 45 минут зорчих рейл бусыг оруулж ирж хотын нийтийн тээвэрт явуулахаар болсон. Улаанбаатар хотын дундуур дайраа өнгөрч байгаа төмөр замыг чөлөөт цагаар нийтийн тээвэрт ашиглах, автозамын төвжирлийг сааруулах, иргэд зорчигчдын тогтохыг хангаж цаг хугацааг хэмнэхийн тулд төмөр замын автобусыг инхүү явуулж байгаа. Тус ажлын хүрээнд 4 байршилд шинээр нам тавцан зогсоол ашиглалтанд оруулж, хуучин нэг зогсоол засварлахад 300 сая төгрөгийг нийслээс шийдвэрлэжээ. За төмөр замынхан маань бол сая богино хугацаанд бол энэ өнгөрсөн дулаараа тавиад ирсэн сая та нар анзаарсан байх толгойтоос нааш нэлээд явагдсан. Яг бид нар ямар ч байсан ойрын 2 жилийн хугацаанд эх 2 жилийн хугацаанд хийж дуусгана л гэж бодож байгаа. Одоо хос төмөр зам бол энэ бол за мэдээж хэрэг төгжрөл бол 30%-аар буурна гэж мэрэгчлэтнүүд хэлж байгаа. 30 гэдэг бол асар өндөр тоо шүү дээ. Жишээ нь одоо биокомбинатаас явхад бол энэ чинь цагт 160 км хурдтай. Сая бол хурдлуулахгүй байгаа юм. Тэрнээс үл энэ чинь 160 км/цагийн хурдтай юм. Жигдэрхээр тийм хурдтай явна шүү дээ. Тэгэхээр зэрэг та нар бодоод үзэн чинь метротой адилхан хурдтай өнө гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгэх юм бол биокомбинатаас Нарантуул хүрэхэд бол 20 минут л ажил байхгүй юу? Ердөө Улаанбаатар төмөр замаас нийслэлийн өнгө төрөх болоод замын хөлгөөний ачааллыг бууруулахын тулд рейл бусын үйлчлэгийг инхүү нэвтрүүлснээр 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөрөөсөө гаргаж 3.7 км төмөр замын шин шугам барьж ашиглалтанд оруулах юм а. Тус ажилд хотоос газар чөлөөлөх ажлыг шуурхайлах шаардлага байгаа хийгээд зогсоол барих, төмөр замын зам дагах, газар чөлөөлөх ажил одоо эдгүрнэж байна. Энэ дээр бол та бүгд мэдээж тийм ч үгүй өсвөлийн аж ахуйн чинь зөндөө олон хүний өмчүүл байсан учраас зайлшгүй нөгөө нөхөө тагаад тэрний мөнгө би одоо дураараа гаргаж байгаа чинь төсөлтөөртэй таатах. Одоо энэ газар чөлөөлтийг одоо энэ нөгөө барс хоёрын арыг энэ одоо 2 хоног юм. Чөлөөлт. Энэ маягаар бол явж. Ийшээ хотч одоо жижигчд өндөрлөн нот юм байна. Яг айдэлтэй хүмүүсийг сайн ойлгож дэмжиж штэ. Тийм учраас хэцүү байна. Тэгээд ганц ч бас мөнгө цаасаа хараад байхгүй. Ер нь энэ тээвэрт үр ашигтай байна гэдэг энэ тооцоо бол гарах. Заавал одоо мөнгөөр бас хэмжих хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ энэ хүмүүсийн иргэдийн системүүд нийцсэн юм үйлчлэг байх юм бол цааш нэмэхээс үр хамгүй штэ.
Мөн энэ өдөр засгийн газрын хөрөнгө оруулалтаар Оросын холбооны улсын Брянскийн зүтгүүрийн заводод үйлдвэрлэгдсэн Сэлганий ТМ-18 DMS-ийн дөрөнгөч тэргийг хүлээн авлаа. Эгчид тэрэг нь Улаанбаатар төмөр замын тег нэвтрүүлэх ачаа боловсруулах хүчин чадлыг дээшлүүлэх юм байна.